Монгол орнд усны нөөцөөрөө бол дунд зэргийн орно. Тэгээд Монгол орныг хөндлөн угаах юм бол урд тал нь бол усны хангамж бага, хойдлон хангалттай. Баруун зүүн гэж байгаа баруун талын ус ихтэй, зүүн талын хангамж бага. Тийм учраас усны нөөц бол чанарын асуудал үүнийгээ дагаад бас тодорхой хэмжээгээр тэгш биш байдаг. Ер нь бол усны чанарын асуудал Монгол улсын хувьд аваад үзвэл тулгымдсан асуудал маш олон байна. Жишээлбэл бол Монголын хүний тал нь оршиж байгаа ганцхан хотод оршдог, амьдардаг Улаанбаатарт. Энэ нь бол нэг ганцхан голын хажууд тэр голын савын усыг хэрэглэдэг. Тэгэхээр энэ сав газар бүгдээр ингээд бөөгнөрөд байж байгаагаар усны чанарыг бол чанарт онцгой муу нөлөө үзүүлж байгаа. Гадаргын болоод газрын дорох. Газрын дорох ус бол бас тодорхой хэмжээгээр чанар нь алстай улам муудах шинжтэй. Ягаад гэвэл гадаргын бохирдол нь бол хөсөөрөө нэвчээд тэр сэвсгэр хурцаар дамжаад газрын дорох усны нөөцөд нөлөөж эхэлж байгаа. Энэ нь бол улам өтгөх шинжтэй. Ягаад гэвэл одоо газрын одоо хөрсний бохирдол бол нөлөөлж байгаа. Нөгөө төр гадаргын ус буюу туул голын ус бол онцгой их бохирдолтой байгаа нь тодорхой. Тэнд бол Улаанбаатар хотын одоо бохир усыг одоо сайн цэвэршүүлж чадахгүйгээр бол туул гол руугаа шууд хайж байгаа. Дээр нь хур борооны усаар дамжаад энэ бүх одоо тортог төвчитгэл олон янзын өвчнөр өвчсөн хүмүүсийн шарил дундуур бол нэвчсээр байгаа л тэгэл энэ гол руугаа очиж байгаа. Тэгээд ингээд голын усны тэр дундаа Монгол 1 номерын бол бохирдолтой гол маань бол туулгал байгаа. За ингээд томоохон суран газруудын дэрэгдэх гол горхиуд бол бас өндөр бохирдолтой байдаг. Жишээлбэл Хангалан гол байна. Эрдэнэтийн дэргэд. За ингээд голын усны чанарын хувьд бол юм байна. Нөгөө талаар бол хэрэглээний усны хувьд бол ус стандартыг хангаж чадж байгаа нүггүй. Ундааны ус гэдэг асуудал бол төвхтэй байдаг. Монгол өргөн удам нутагта зарим газар бол газрын дорох усны чанар нь бол муу байдаг. Ялангуяа говийн зарим Сүхбаатар одоо Гоолтой зэрэг аймагт бол ундааны усны чанарыг хангах ус түгээмэл хэрэгжилж байгаа. Тэгээд Монгол улс их олон удаагийн одоо бодлогуудтай, тэр ус хөтөлбөртэй тогтвортой хөгжил 30 гэгчлэн олон одоо хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын олон баримт бичигт бол ундааны усны чанарыг бол чанартай усаар бол ард түмнийхээ хэрэгцээний 60% бол хангана гэсэн амлалтууд авсан. Одоогийн байдлаар 37-аас давахгүй хүрэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл уух ёстой стандартын одоо усыг бүгдээрээ одоо хэрэгжилж чадахгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ дээр зорилго тавьж байгаа. Энийг одоо хэрэгжүүлээд явах газар нь одоо сайн байгуулагдаж байгаа. Одоо бол төвлөрсөн хэрэгцээний нэг 197 хотгоос хотын орон сууцнуудыг усаар хангахдаа ус суугийн газар бол тэнийг стандартын хэмжээнд бариулаад тэгээд шахаж байгаа. Өөрөөр хэлбэл шууд уух боломжтой. Ер нь бол зарим нэг одоо хувийн хотгууд ингээд гар хотгууд ч байдаг юм уу те тэрийн чанар нь бол мэдэгдэх байгаа шүү дээ. Гэхдээ энэ алстай бол энэ бол одоо сайн цэвэршүүлэх байгууламж шинээр одоо барьж одоо ялангуяа Мянган сорилын сангийн тэр 2 дахь компакт гэрээгээр 2 цэвэршүүлэх байгууламж барьж ундны усыг цэвэрлэдэг, зингэжүүлдэг байгууламжаар дамжуулж шахахаар ингээд энэ төсөл эхэлж байгаа шүү дээ. Цаашд бол тэрлэг бол явж таарна. Ягаад гэвэл энэ туул голын сав газрын сэвсгэр хурц бол бохирдоод эхэлсэн учраас сэвшүүлээд хэрэглэх боломжтой. Харин хамгийн гол одоо тулгамдж байгаа ойрын нэг асуудал бол туул голын усыг хөрвүүлж одоо тохируулахдаа усан сан барьж энийг бол ус хангамжлалт хэрэглэхгүй бол газрын дорох усны хомсдол бол тэр төргөөр нөөрөлдсөн. 6 жилийн дараагаар бас чирнэ энэ асуудал. Одоо өөрөөр хэлбэл ус суугийн удирдах газрын тэр насосны одоо станц бол дотроо бол усыг бол цэнгэгжүүлдэг, тэгээд ионжуулдаг, хлоржуулдаг бүх юмуд бол байж байгаа шүү дээ. Тэвгээрээ бол стандартанд тааруулаад лабораторид дамжуулал тэгэл шахаж байгаа. Зарим мэдээж хэрэгтэй одоо 100% нь бол баталгаа өгч чадахгүй. Зөөврийн хотгууд бол өөрөө байж болно. Одоо ихэнх нь бол төлөрсөн биш байгаа шүү дээ. Улаанбаатар хотын 40-аас хэтрэхгүй хувь нь бол төлөрсөн ус хангамжаас бусд нь бол зөөврийн байдалтай усууд одоо гэр хороолын гэрт инженерийн шугам сүлжээ бол тэр болгоно очиж чадаа байгаа шүү дээ. Тэрний чанарын асуудал нь бол стандарт хангаж байгаа хэсэг нь бол алга цаог байна. Тийм ер нь бол яг хуу төлөрсөн системийн усыг бол бид аваад буцлаад хэрэглэхтэй хүмүүс асуудал байхгүй. Байнгын өдөр болгон тэр чинь шинжилгээнд байж байгаа шүү дээ. Тэгвэл энэнийг одоо энэ том дэд үсэг улам ингээд
улс анхаарал аваад энэнийг бол тордоод үн цэнийг жаахан нэмэгдүүлээд үнэтэй зэнтэй эрдэсшүүд байж байна. Югаарч хорлуулж усгүй гайхамшигтай эрдэсээ бол бид үн цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. Тэгж байж энэ хүмүүс бол гамтай ариг гамтай хэрэглэнэ. За яг наадахсан бол өөрөөс маш ойлгомжтой. Хүний биений одоо эдгээр дунд насны хүмүүсийн биений 75% нь бол ус байдаг. Тэгэхээр хувь тойлон, хувь заяа эрүүл мэндийн 75% нь ууж байгаа уснаас шууд шалтгаална. Ямар ус ууж байгаа тэрнээс шалтгаална. Монгол орны усны одоо чанарын байдлыг харуулсан саяны масштабтай зураг дээрс харахад баруун хой тал тэгээд хангаан нурууны одоо голоор за тэгээд хойтлын хордол сардаг хөөсгөлийн нутгаар бол ус дээд зэрэг цэнгэг ус хэргэлдэг. Бусад нутгуудад алга цог. За зүүн талдаа баруун талдаа тэр бол усанд байгаа элементүүд хүнд одоо нитрат гихчлэнгийн бодисууд бол хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мешак гэдэг одоо хаан хор гэж хэлдэг л да. Хүнсэл тэрнүүд бол 4 дахин их одоо ус хэрэгж байгаа газар байна шүү дээ. Одоо энэ Дорногоо хот байна, Сүхбаатар хот байна. Тэднүүд бол шууд эрүүл мэндэд нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэнд л одоо манай усны бодлого хүрэх хэвээр.